Үйл явдал манай гол дүр болго Наканами Гантагийг ахлах сургуулийн үгээс эхэлнэ. Ганта болж өрөөсөө л ундаж чаддгүй нойргодэлтэй нэгэн. Шүнжиннүүдээ тасанаад хөвдсөн ч нойр нь хүрдэггүй учраас өдөр нь үргэлж ядарч эцэж туйлдсан уцаартай явдаг учраас ангийнх нь түүнийг зожиг зантай ууртай хүү гэж боддог. Багш нар ч түүнийг хичээл дээр анхаардаггүй гэж зэмлэнэ. Сургуулийн наадмын бэлтгэл ажлын үеэр ангийн ахлагч Гантаг нэгэн ажил томилно. Тэр нь сургуулийн дээвэр дээр байх олон жилийн өмнө хаагдсан одон орны судлалын танхимаас картон хайрцаг авчих байв. Сургууль даяар тэр танхимыг тойрон аимшигын цууяраа байдаг. Тэнд одон орон клубын охин хайртай үгээсээ болоод амиа орлсон одоо ч сүнсэнд байдаг гэх мэт. Ганта сүнснээс айхч завгүй зүгээр л хаач хамаагүй хэдхэн минут дуг хийхийг хүсэж байсан тул дуртаяа тийшээ зүглэнэ. Гантаг өрөөний алгыг татан ороход тэнд үнэхээр л чимээгүй бөгөөд тухтай уур амьсгал өгтлээ. Нарны гэрэл хөшөөг нэвтлэн тусгана. Яг л энэ өрөөг хорвоо ертөнцөөс тусгаарлчихсан мэт. Тэрээр хайрцагнуудыг зөөх гэж явж байтал нэг том картон хайрцаг дотроос хүнжил цухаж байхыг харна. Ганта гайхан хайрцгийг нээтэл тэнд ангийнх нь хамгийн цовоос сэргэлэн нээлттэй охтын дунд нэр хүндтэй охин болох Магари Исаки маш тайван гэгч нь ундаж байх нь тэр. Сүнс биш харин ангийнх нь хөөрхөн охин байсанд Ганта цочиж Исаки ч нойрноосоо сэрнэ. Исаки сандран босч ирээд өөрийнхөө нууцыг хуваалцсан. Тэрээр ангийнхандаа үргэлж ирж хүчтэй хөвгөлтэй харагддагч яг үүндээ Гантатай адилхан аимшигтай нойргодэлтэй байжээ. Шөнө ундаж чаддгүй учраас өдөр нь ядарч хинт ч мэдэгдэлгүй ундаж амрах газар хайж явсаар энэ хаягдсан хинч ирдэггүй одон орны өрөөг олсон байж. Юулаа айлхан зовлонтойгоо мэдээж ярилцаж суудал гинэт өрөөний халаг гаднаас нь төгжигдчихнэ. Төгжээ нь хуучирч мууцнаас болоод гацчихсан хэрэг. Тэд хаалга нэгдсэн ч сургуулийн наадмын шугаанаас болоод хинч тэднийг сонсохгүй. Багш нар ирж нээх хүртэл тэд энэ жижигхэн өрөөнд хоёулахна гацгаас өөр аргагүй болов. Эхэндээ эвгүй ижимхий уур амьсгал давмгааж байсан ч тэд нойргуудлын улмаас шүнийг хэрхэн зовж өнгөрүүлдэг тухайга хуваалцж эхэлнэ. Ганта шүн хүн бүр ундаж байхад ганцаараа сэрүүн байх нь яг л энэ дэлхий дээр ганцаараа үлдчихсэн байж санагддаг гэж хэлэхэд Исаки түүнийг маш сайн ойлгож байгаагаа хэлнэ. Исаки Ганта тандан тэгвэл хоёулаа энд зэрэгцээ твтээд үзэх үү? Магадгүй хоёулаа бол ганцаардахгүй шүү дээ гэж санал болгоно. Тэд тоос шороотой шалан дээр хүнжил твсэд зэрэгцэн хэвтэн. Гайхалтай нь үргэлж айдас ганцаардлаар дүүрэн байдаг шөнийн цаг хугацаанд энэ мөчөд бие биенийхээ зэрэгт маш амар амгалан болж өгнө. Тэд бие биенийхээ зүрхний цохилт зөөлөн амьсгалыг сонссоор олон сар магадгүй олон жилийн дараа анх удаага өдрийн цагаар маш гүн бөгөөд хамтдаа нойронд автдаг. Багш хаалгыг нээхэд тэд хар дарсан зүуднээсээ салсан мэт тухтай унтж байлаа. Ийхүү хинч мэдэхгүй, хинч ирдэггүй одон хөрний өрөө тэдний хувьд зөвхөн хоёулахнаа хуваалцах амар амгалангийн нууц баас болон хувирдаг. Энэ бол тэдний шөнийн урт аяллаа дөнгөж эхлэл байлаа. Нууц баастай болсон хоёр маань одоо өдөр бүр хичээлийн дараа тэнд уулзаж хамтдаа дуу хийдэг, бие биедээ бүүгийн дуу дуулж өгдөг сонирхолтой зуршилтай болов. Гэвч тэдний энэ жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Сургуулийн сувлагч багш тэднийг энэ өрөөнд зөвшөөрлөхгүй орж унтаж байгааг нь мэдчихдэг. Өрөөг бүр мөсөн хаалгаж хураалгахаас аврах ганцхан арга тэдэнд үлддэг нь. Олон жилийн өмнөх хаагдсан одон орон судлалын клубыг албан ёсоор дахин сэргээх байлаа. Ингэж тэд сургуулийн түүхэнд байгаагүй хамгийн өвөрмөц унтдаг клубыг байгуулна. Клубын зөвлөх багш Хаяма тэдэнд нэгэн хатуу болзол тавина. Тэр нь эрэх одон орны үзрээр хотын иргэдэд зориулж оддын маш гоё зураг авч үзүүлэх мөн сургуулийн зүгээс төсөв авахын тулд клубын идэвхтэй үйл ажиллагааг батлах явдал байлаа. Үүний тулд Ганта хуучны механик зургийн аппарат ашиглаж шөнийн тэнгэрийн зургийг хэрхэн авахыг сурч эхэлнэ. Оддын зургийг авахын тулд секундыг нь тааруулж хөдөлгөөнгүй зогсох шаардлагатай тул Ганта шөнө бүр татлах хийхээр шийддэг. Ойрн хүрдэггүй урд шөнүүдийг тэд одоо зовд биш, орон дотроо хөрвөөж биш хамтдаа аялж өнгөрүүлдэг боллоо. Исаки Ганта хоёр шөнө дунд гэрээсээ нугасаар гарч ундаг дугуйгаараа хотын гудамжаар тавхина. Хүн бүрийн унтчихсан гэрэл нь ундарчихсан тэр хот зөвхөн тэднийх л мэд. Тэд утасныхаа аппликейшнээр шөнийн радио нэвтрүүлэг сонсож өөрсдөө ч тэр радиондоо нойргүй сэтгсэд гих нэрээр загтал бичиж илгээнэ. Далайн эрэг рүү явж харанхуйд паркаар зугаалж оддын зургийг авна. Гантагийн авсан зураг бүр шөнийн харанхуй тэнгэрээс илүүтэй Исакагийн хамгийн өөрхөн гэрэлцсэн инээмсэглэл үлддэг байлаа. Ганта Исакийг харах тусам түүний зургийг авах тусам өөрийн мэдлэгүй түүнд татагдаж эхэлнэ.
Гэвч энэ бүх хөгжилтэй хөөрхөн өдрүүдийн цаана Исаагийн нэгэн маш том нууцыг зүрхэндээ нууж байв. Тэрээр багада зүрхний хүнд өвчтэй байсан бөгөөд хэд хэдэн удаа том агалгаанд орж байжээ. Исаагийн хизээж хамаагүй зүрхэн зогсоод унтсан ч ихтэй сэрхгүй байх вэ гэж даалтай айцаасаа болж шүн унтахаас айдаг байсан нь түүний нойргуудлын жинхэнэ шалтгаан байв. Түүний цаг үргэлж цаваа сэргэлэн байдаг нь ердөөл би амьд байна гэдгийг бусдад харуулах гэсэн бяцхан өхний хичээл зүтгэл байсан юм. Үүнийг мэдсэн Гандагийн зүрхэн шимширч тэрээр ухрахыг хүссэнгүй. Ганда Исаакид хандан "Хэрв чи унтахаас айж байвал чиний зүрх цохилж байгааг би үргэлж хажуунаас чинь сонсож чамайг хамгаалж байх болно. Тийм учраас миний дэргэд зүгээр л тайван унтдаа" гэж хэлдэг. Тэдний харилцаа зөвхөн нэг өрөө хуваалцдаг найзуудын хэмжээнээс сальж биенийхээ амьдралын хамгийн том түвшиг тулгуур гэрэл гэгээн болж өгөрдөг. Любихээ үйл ажиллагааг идэвхжүүлэх хамгийн төгс оддын зургийг авахын тулд тэд зуны амралтаараа хотоос зайдуу одод хамгийн тод харагддаг аслагдсан газар руу оддын зураг авалтын аялал хийхээр төлөвлөж бүх бэлтгэлээ баазааж эхэлснээр гол үйл явдал маань өрнөн үргэлжилнэ. Нэг аялал ихэндээ маш зугаатай хөөрхөн дурсамжуудаар дүүрэн байсан ч байгаль их тэднийг шалгахаар шийджээ. Төгс зураг авах хөстэй өдрүүдэд тэнгэр бүрхэж ширүүн бороо тасралтгүй орж эхэлнэ. Одод дэвтгий хэл урд хааж харах аргагүй манан татна. Борооны чимээгээр Исаагийн бие улам сүлдэж түүний зүрхний өвчин сэтрвхий гэсэн айцаас Ганда маш их айдаг. Ихэтэл нөхцөл байдал уламд ордож Исаакийг нууцаар айлж авсныг мэдсэн түүний эцэг эгч нь Ноотод хойдод хүрлцэн ирнэ. Тэд Исаагийн эрүүл мэндэд маш их санаа зовж байсан тул Гандаг буруудгаж Исаакийг шууд гэрлүүнд буцаахаар машинаар авч явдаг. Ганда бороонд донд ганцаараа хоосон камертайгаа хоцрох бөгөөд бүх зүйл ингээд дуусчихлаа гэж бодон цөхрөнө. Ганда бууж өхийг хүссэнгүй. Тэрээр Исаакид өгсөн амлалтандаа түүнийг хамгаална гэж хэлсэн үгсээ санаж бүх хүчээрээ бороонд дундургүй нь тэдний хамтдаа очихыг ярилцаж байсан хуучны сүмийн сарвчруу тэрээр амьсгаатан гүйжчиход Исаакич бас гэрээсээ нууцаар зугтан тэнд ирчихсэн даарчсан үлээж байлаа. Бинээ хараад тэдний нүд нулимсаар цэлэгнэн. Яг тэр мөчөд яг тэр секундэд тэгэрт гайхамшиг тавиав. Дөнгөж сайхан асгарч байсан ширүүн бороо гинэт зогсож үүс хоёр тишээ хуваагдан алга боллоо. Тэгээд тэдний толгой дээр амьдралдаа хизээж харж байгаагүй хязгааргүй хуутам тоо томшгүй олон одон гялалзан сүүн зам тодрон гарч ирэв. Янта Прада өргөж оддын гэрэлд уусан зогсох дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Исаагийн зургийг тардаг. Тэрхүү зураг дээр Исааки яг л шөнийн тэнгэрийн дэнгэн мэд гэрэлтэж байлаа. Тэд олон сар олон жилийн турш шөнийн харанхуйгаас айж ганцаардж байсан бүх өвдөлтөө энэ мөчөд бүр мөсөн мартаж оддын доор гар гараасаа чанга хатгалцдаг. Нэг амралт дуусаж хичээл эхэллээ. Гандагийн авсан тэрхүү оддын зураг сургуулийн үзэсгэлэн тэрхүүн байр эзэлж одон орны судлалын клубд сургуультай альбан сор үлдэх хэрэгтэй болно. Исаагийн эцэг эгч Гандагийн охиныхын хувьд ямар чухал түүнийг хэрхэн жаргалтай болгож чадсныг нь ойлгож тэдний нөхөрлөлийг зөвшөөрдөг. Ними маань төсөөлд тэд өмнөх шигээ нойргуудлаас бүрмөсөн салаагүй шөндөө сэрүүн хിവэр байгаа. Гэвч тэд одоо гэрэл унтарсан харанхуй шөнийг үзэн ядаж айгаа байсан байдаг. Учир нь шөнө бүр тэд уцны цанаас биш биенийхээ амьсгалыг сонсож шөнийн радиогоор холбогдож биендээ боддог болсон шүү дээ. Бид сургуулийн дээвэр дээр өөртөө нууц баастаа нарны зөөлөн гэрэл дор зэрэгцэн хөвтөд маш тайван амар амгалан нойрон авцаар энэ хайр татам түүх маань өндөрлөдөг. Хэрвээ чамд шөнө унтаж чадахгүй ганцаардаггүй гарвал энэ дэлхийн хаа нэгтээ яг над шиг сэрүүн суугаан нэгэн байгаа даа гэж бодоорой. Магадгүй тэр хүн таны ирээдүйн хамгийн нандин түүхийн эхлэлчин билүү? Энэ нэмсэглэл дулаахан мэдрэмж бэлэглэх энэ хүн ани маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Сайхан амраарай. За. Өнөөрэ лайк дараарай.